Окей. За. Окей, нэгдүгээр гэрэлтүүлэх жоохон муу байж магадгүй одоо оройолж байна. Гэтэ яг ажлаас тараад ороод ирсэн юм л жоохон гэрэлтүүлэх жоохон муу байж магадгүй. Окей. За тэгэхээр хай марл гэдэг. За яг өөрийнхөө хувийн чанал дээр хийж бараг хамгийн анхны Q&A маягийн бичлэг болж байгаа ах. So би саяхан Instagram-ийнхаа story дээр энэ зургийг хийхээс ахгүй юу. Тэгээд амар олон асуултууд орж ирээд юу эргэлж байгаа, ямар арьстай өмнө ярьсан, ямар аппликейшны ч юм уу те. Ер нь бол амар олон асуултууд айгуу давтамжтай араас ингээ амар их орж ирээд байгаа болохоор би энийг юусэн гэж яана гэж бодог байхгүй юу. Ер нь бол зүгээр бүх асуултуудыг нийлүүлээд нэг юм бичлэг болгоод тавьчих гэж бодоод тэгээ одоо ер нь бол асуулт хариулт маягийн бичлэг хийж байгаа. Тэгээд ер нь бол миний skincare journey талдаа тийм бичлэг байгаа. Тийм. Холимог арьстай тэгээ ингээ батга ер нь бол ингээ үе ингээ гардаг. Тэгээд нэг тийм яг арьстай хүн байгаа байхгүй юу. Ер нь бол яг сүүлийн хэдэн сар заяа. Яг арай нэг хэдэн болсон юугаа арай нэг лайфстайл яг амьдралын хэм маягаа ингээ ерөөхдөө харах юм бол зүгээр кофегоо ерөөхдөө ерс багасгацсан. Би ч өмнө яг өдөрт нэг 3 кофе мафи уудаг байсан хгүй юу. Долохоор нэг өдөрт үсрээд нэг аяг кофе уудаг ч юм уу те. Өдөрт нэг аяг тэгээд ер нь бол голцоо нэг ус уух гад. Тэгэхгүй бол хуучин жолгоо нэг бол ундаа нэг бол кофе те. Ус амар баг уудаг. Тэнгүүд одоо болохоор ус уудгаа арай нэмэгдүүлсэн нэгдүгээр. Тэгээ хоёрдугаар болохоор ашигтай бактери ууж эхэлсэн. Нэг 3 хайрцаг нь одоо нэг курс гэж явж байгаа шүү дээ. Тийм. Нэг курс уучаад тэгээ нэг хэсэг болтیں۔ За нэг 3 сар ч юм уу 4 сар нэг уухгүй байжгаад тэгж аа нэг дахиад нэг ууж эхэлдэг ч юм уу. Гэтэ бүр хэд удаан бас уугаад дим юм шиг ашигтай бактерийг нэг тиймэрхүү. За тэгээд яг нөгөө юу хэрэгэлсэн бэ гэж амирх хүмүүс орж ирчихсэн ахгүй би тэрийг одоо энэ шууд юун дээрээ нөгөө сайт руу орж жогоод тэгээд тэр дээрээс шууд ингэ харлаа авчдөө. За тэгэхээр одоо миний яг харуулах гэдэг сайт нь болохоор энэ ахгүй юу skinsort.com гэдэг. Тэгээ энэ дээр ерөөхдөө бол өөрийнхөө яг нөгөө арьс арчилгааны нөгөө рутин эдэн шүү дээ. Рутинээ оруулж өгч болдог. Тэгээ давхар одоо аль нэг хүссэн бүтээгдэхүүнээ хайгаад одоо тэр бүтээгдэхүүнтэйг бас танилцчих болдог. Одоо бүтээгдэхүүнээ одоо юм баахан орц найрлага байгаа шүү дээ. Тэгээ гэтээ яг орц найрлагыг би заримдаа хараад ер нь л энэ нарийнуудыг мэдэхгүй шүү дээ. Тэнгүүл одоо яг нэг хүнд ойлгохоор одоо яг энд ингээд гол юунууд нь орцууд нь юу юм, сайнл нь юу юм, одоо муу байж болох сан харгацтай зүйл нь юу юм те. Жишээлбэл энэ юу юм бэ? Some Friday уруулны нэг бүтээгдэхүүн биш үү те. Ингүүд экзем одоо стриж магадгүй ч юм уу те. Одоо яг рутин руугаа ороод эхлэнгүүт за би яг ингээд 1 сараас эхлээд яг ингээд хэрэгжилж эхэлсэн байхгүй юу? Ер нь бол энэ сайтыг. Тэгэхээр 24 оны 1 сараас 3 сар хүртэл ер нь бол ашигласан бүтээгдэхүүнүүдээ ер нь бол энэ дээр ингээ оруулсан. Одоо өглөөний арьс арчилгаа, тэгээ оройны арьс арчилгаатайгаа ингээд байгаа. Тэгээ юу өглөөдөө бол за шууд шөнөөс нь эхэлж идөө. За оройдоо л за энэ дээр юунд байрлал нь алтгч эдит рүү орж жогоод эний чинь за яаж ядвүлээ. Ингээд эхлээд энэ библейний энэ тосон цэвэрлэгч энэ бол яг илүүчүүд дуучгүй янз бүрийн байхгүй айгүй nice тосон цэвэрлэгч байсан. Дараагийнх нь болохоор энэ Kainig-ийн Rosemary-та энийг ашиглаж байсан. Энэний гэтээ нэг юу вэ? AHA-BHA-тэй тэнгууд ингээд нэг өдөр тутамдаа ингээд ашиглахаар ер нь бол ингээ амар арьс эмзэвшүүлээ хуурашуулах гад байдаг байсан. Гэтэ яг нэг дайггүй юм болохоор яг нөө сорив бүдгэрүүлэхэд бол айгүй тусалсан юм шиг санагдаад байд. Ер нь бол айгүй хуурашуулсан. Гэтэ яг энэ нэг уг нь бол 7 хоногтоо 1-2 удаа ч юм уу ингээ угаагаад тэгээд яг усан одоо gel cleanser арай нэг жоох өөр бүтээгдэхүүнтэй бол холиул илүү гоё байсан юм байлээ. Тэнгүүд ингээ нүүр бүр амар ингээ хуурашаа жоох таталтай ч юм шиг болчихж байгаа ш. Тэнгүүд нь одоо энэ Anuag-ийн энэ тонер бол угаасаа бүгдээрээ мэдэх байх энэ угаас айгүй nice тонер байсан. Тэнгүүдээ дараа нь Anuag-ийн дараа энэ тонер пад орж ирж байгаа. Энэ тонер падыг болохоор 2 юм уу 3 хоногтоо 1 удаа яг
орой юм уу өглөөдөө ингэж яаж байгаа. Тэгэхгүй бол эн чин дотроо бас тэр араа pH-тэй дахиад гуйжуулдаг бүтээгдэхүүн ороод ирчихэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд 2-3 хоногтой нэг удаа л ашиглаж. Тийм болохоор нэг айгу удаан ашигласан. Тийм ер нь л айгу nice. Тэгээд serum ampoule 2 дээр эхлээд би Nambudzini яг энэ нөгөө hyaluronic acidтэй энийг ашиглаж агаад тэгээ энэ нь дууссны бүр дараа нь одоо энэ XSY-ийн энэ ампулыг хэрэглэж байсан. Ер нь бол хоёулаа л айгу дайжгүй айгу гоё чийгшүүлдэг бүтээгдэхүүн байсан. Тий. Нэг юм байхгүй. Тэнгүүд энэ Anuaгийн эн чин бас ер нь бол дайжгүй л дээ. Яг зохицуулж хэрэглэж чадвал энэ гэтээ голн дотор айгүй их нөө niacinamideтэй. Тэгэхээр niacinamide ч өөрөө бас давхар нэг баг зэргийн нэг ийм гуйжуулах гэдэг талтай байдیں۔ Тийм болохоор тийм дахиад гуйжуултыг юм ашиглаж байгаа гэсэн үг л дээ. Тэнгүүд оройн ингээд 1 2 3 гуйжуултыг юм ашиглаад унтдаг байсан. Тэгээ өглөөлөө яг арьсал айгүй гоё л сэрдэг байсан л та. Гэтэ ер нь бол жоохон арьс жоохон хуураш гад байдаг байсан гэх юм уу та. Тэгээ өглөөдөө болохоор нүрээ зүгээр усаар жоохон шавшчаад тэгээ тонер, тэгээ ампул серум, тэгээ тос, тэгээ нарниц дээр болохоор шууд энийг хэрэглэждэг байсан. Энэ айгүй nice. Нэг илүү дутуу юм уу байхгүй. Хэрвээ нүрээ бодохоор бол энийг шууд ингээ уусаа бейс болгоо ашиглаж болохоор айгүй амар эдий. Тэгэхгүй бол өөр нарниц ашиглахаар нөөдөл нь бөмбөрч унаад айгүй сонио. Тэгээд идэг. Тэгээ эднэр энэ хэдийгээ ашиглаж агаад одоо сая энэ 4 сар ихнээс нөө бүтээгдэхүүнүүд маань ихнээс ахуулаад дуусч ирээд тэгээ одоо ер нь л ингээд солиод одоо нэг хэсэг би ингээ амар их гуйжуулчлаа штэ. Тийм болохоор одоо гуйжуултаа багасгаад арай илүү нөгөө арьсныхаа тэр давхаргыг арай нэг буцаага засах маяг руугаа орж байгаа гэх юм уу. Тэнгүүд одоо энэ болохоор бас ямар ч юм уу байхгүй. Ерөөсөө тийм гуйжуулагч байхгүй зүгээр л будаг арилга нь тосон цэвэрлэгч айгу nice. Тэгээд ардаас нь болохоор яг зорж бүр ямар ч нэг тийм гуйжуулагч байхгүй. Ийм тосон цэвэрлэгч нөгөө Sunby Me-гийн Repair Gel Cleanser гэдэг эднийх бас айгу дэжгүй. Гэтэ яг баг зэргийн AHP 2 ингээ ороод ирчихсэн. Тэгтээ ер нь бол одоохондоо айгу nice л байгаа. Тэнгүүд ардаас нь энэ нөгөө TikTok дээр viral болоод байгаа Milk Skin Toner гэдэг. Энэ бол гэтээ айгу гоё гоо. Дотроо юм л агуулсан бас баг зэргийн гуйжуулагчтай. Гэтээ ер нь бол айгу нөгөө холимог арьсанд маань бол айгу гоё таарад байгаа. Тэнгүүд одоо ардаас нь дандаа чийгшүүлэх юм. Дахиад энэ Isntrigine hyaluronic acid энийг тэгээд ер нь бол энэ Skin 104 гэдэг эдний бүтээгдэхүүнд ер нь л айгүй таалагдаад байгаа. Энэ бас ингээд амар том савлгаатай ирд юм лээ. Савлгаан том тэгээд илүү зүйн байхгүй айгүй гоё чийгшүүлээл тэгээ боллоо. Нэг олон юм байхгүй. Тэнгүүд одоо би ч нөгөө niacinamide тос ашигладаг байсан. Тэрийга болоод одоо зүгээр ийм тайвшруулах энэ XSY-ийн энийг ашиглаж байгаа. Дотроо нэг юм байхгүй. Concern дээр бол acne trigger гэж бичсэн лам. Гэтэ ер нь бол миний арьсан дээр бол айгүй гоё таарч байгаа юм. Тэгээд зөхний тос дээр бол энийг яг анх удаага зөхний тос ашиглаж байгаа болохоор ер нь бол энэнгээр эхлэе гэж бодоод байгаа. Энэний дараа нэг дуусгаар нь ретинолтой ч юм уу тиймэрхүү зөхний тос ашиглая гэж бол бодоод байгаа. Багчуулт ч юм уу Тэг ер нь бол нэг тиймэрхүү одоо л яг ийм дараалалаар арчилгаагаа хийгээ явж байгаа. So яа, ер нь л нэг тиймэрхүү. Тэгээд ер нь бол бараг бүх юуг нь асуултанд дарааг хариулж шууллаа доо. Тэгээ энэ сайтыг яг ингээд сонирхоод үзвэл ер нь бол гоё юм блэ. Тэр жишээлбэл энэ одоо ингээд логин гингүүд өнөөдөр арьсч ямар хөө байв, юу болоо, зураг мургаа ингээ оруулаад skincare ийм tracker маягийн. Тэгээ ер нь бол янз бүрийн бүтээгдэхүүн шинээр авахтаа бас ер нь дандаа ийшээ ороод бүтээгдэхүүнийг ингээ судалж модалдаг болцоо одоо ингээл жишээлбэл Cosrx-ийн минийл.
ингээ бүтээгдэхүүний ингээ орц болгоноор нь ингээ тайлбарыг нь бол ерөөхдөө ингээ уншиж болдог. Аюу гоё юм блэ. Тий. Ер нь л нэг тиймэрхүү те. За тий ер нь бол нэг тиймэрхүү те. Бараг ихэнх асуултанд нь бараг хариулсан байхаа л гэж бодоод байна. Тийм. Тэгээ нөө арьсарчлагын нөө бүтээгдэхүүнүүдээ хаанаас авдаг гэж асууж магадгүй байх. Тэгвэл Miro Skin Care тэгээд Mimic Corner тэгээд Cloud9 ер нь бол энэ хэдээстэй ээлжлээл ер нь бол аваад идэв. Бүтээгдэхүүнүүдээ харж байгаа л аль ойрхон байгаа ч юм уу аль арай нэгэнд нь байхгүй нөгөөх нь гоё бүтээгдэхүүн ч юм уу тий. Тиймэрхүүгээр энэ гурван дэлгүүрүүдээс ер нь бол ээлжлээд ерөөхдөө авчдаг. Ер нь бол нэг тиймэрхүү байна да. Тэгээ ер нь бол яг бүтээгдэхүүнүүдээ харж байгаа нэг гуйжуулагчтай бүтээгдэхүүнүүдийн хооронд нэг тааруулахгүй бол яг нэг хэсэг би AHA, BHA, PHA, niacinamide гэдэг бүгдэрийн нэг доор ингээд ашигласан байгаа байхгүй юу. Тэнгүүж хөөрхөн арьсаа ер нь бол өгтлэн гуйжуулчаад тэгээ бүх юм ингээд гуйжуулсныхаа дараа одоо ер нь бол буцаагаад ингээд чигшил мэгшлийн нөгөөд ингээд буцаад ингээд нэг сэлбэж засах тал руугаа ерөөхдөө орсон яваа гэсэн яг арьс арчилгааныхаа хувьд бол ер нь бол нэг тиймэрхүү. Окей. За баярлалаа. Баяртай.